Орос улбаны улсын алт орнод Арктикийн хөгжлийн сайд Алексей Чикунковын Улаан Уд хотод хийх ажлал ялалтын хөшөөнд зоржуулсноор эхэллээ. Тэрээр Брадин болон хотын удирдлагуудын хамтаар мөнх гал болон маршал Константин Рокоссовскийн хөшөөнд цэцэг өргөлөө. Үүний дараа төлөөлөгчид Забайкал цэцэнгэлтийн нээлтийн ёслолд оролцлоо. Зохицолборын барилга сүүлийн 10 жилийн турш орхигдсан байсан ч томоохон сэргээн засварлалтыг хийж дуусгасан байна. Баярын үеэр теннис, сагсан бөмбөг, хөнгөн атлетикийн талбайнуудыг шинээр тохижуулсан тухай мэдээллээ. Бүрэн хэмжээний хөл бөмбөгийн талбай бий болсон нь хүүхэд залуучуудыг баярлуулсан явдал болсон юм. Хүүхэд залуус шинэ талбайд хэдийн идэвхтэй бэлтгэл хийж эхэлжээ. Сайд эрч хүчийг нь өндрөөр үнэллээ. Өнөөдөр энд бидний харж буй залуу тамирчдын эрч хүч, зориг бол жинхэнэ буряд, үүр байгалийн Орос сан чанарын илэрхийлэл юм. Бүх хүмүүс спортын амжилт, эрүүл чирэг бие бялдар, мөн бид бүгдийн хүсэн хүлээж буй авгай ялтад оруулах хувь нэмрийг хүсэн ёрой. Ийм сэтгэл, ийм зориг биднийг ялт руу хөтлөнө. Идет масштабное обновление преобразования. Хот маань томоохон шинжилэл, хөгжлийн замд оржээ. Бид өнөөдөр ба ирээдүйнхээ төлөө тэмцэж байна. Энд ард талд амьдрал зогсохгүй хөгжил цэцэглэл үргэлжилж байна. Манай хүүхэд залуус эрүүл чирэг, хүчрхэг байж, өрсөлдөөн бүр зөвхөн спортын талбарт дүрнэсэ. Найрамдал ялалт байгуулъя. Молодежь, наши дети будут сильными, здоровыми. Барилгын дотор хэсэгт холимог тулааны урлаг, кикбокс, кардио бэлтгэлийн зорилттой 3 танхим барьжээ. Мөн хувцас солих өрөө, шүршүүр цайны газарч байрлуулсан байна. Забайкал цэцэнгэлт яг л үнс нурман дундаас дахин төрсэн галт шуумыг сэргэж байна. Энд хүүхэд залуус болон насан туршид спортоор хичээлнэ. Энэ газар бол зөвхөн бие бялдар хөгжүүлээ зогсохгүй харилцаа ойлголцох шинэ төв цэг болно. Энд олон сонирхолтой үйл явдал болох нь гарцаагүй. Одоогоор 16 дугаар спорт сургуульд гар бөмбөг, хөл бөмбөг, дугуй спорт, сонгомол болон тай бокс гэсэн 5 төрлөөр 400 гаруй хүүхэд суралцж байна. Цаашид самбо, чөлөөт бүх хөнгөн атлетикийн секц нээхээр төлөвлөжээ. Константин Владимирович Ацимик 1919 оны 1-р сарын 15-нд Брад нутагт төржээ. Багаасаа хөдөлмөрийн амт шимтгийг мэдэрсэн тэрээр сургуулаа төгсөөд Улаан партизанч гэх сангийн аж ахуйд бүртгэгчээр ажиллаж бичиг үсгийн боловсролыг түгээхэд тусалж байлаа. Амьдрал нь энгийн бөгөөд тайван байх юм шиг санагдаж байлаа. 1939 онд тэр цэрэг татагдсан. 1943 онд их буучдын сургуулийн сонсогч болж төгсөөд Ленинградын чөлөөлөлтөд оролцож өөрийн анги нэгтгэлийн бүрэлдэхүүнд алба хаасан юм а. Анги нэгтгэлийн захирагч Константин Ацимик Ленинград, Новгород орчмын Герман цэргийн хойд бүлгийг бутцохох ажиллагаанд оролцсон. 1945 оны 5-р сарын 6-нд гол мөрөн гатлах шийдвэрлэх тулдааны үеэр түүний удирдсан нэгтгэл дайсны 7 удаагийн сөрөг довтолгоог амжилттай нэцээжээ. Хевлийд болон хөлөндөө шархагдсан Константин Ацимик тулалдааны талбарыг орхиогүй. Тэрээр нэгтгэлийн байрлалыг бүрэн сэргээх хүртэл удирдлага үргэлжлүүлсэн. Ялалтын баярыг тэр эмнэлэгт угтаж, зөвлөлтийн баатар цол хүртсэн тухай мэдээг тэндээ авсан юм. Дайны дараа Константин Владимирович эх орондоо үнэнч хэвээр үлдэж 1947-оос 1953 онд Брадийн дотоод хэргийн яаманд ажиллажээ. Дараа нь хүнд өвчнөө үл харгалзан тоосгоны үйлдвэрт дараагаар үргэлжлүүлэн ажилласан байна. Константин Владимирович Ацимик маш зөрөгтэй хүн байсан нь миний сэтгэлийг маш их хөдөлгсөн. Тэр олон тулалдаанд оролцсон, сүүлчийн хүн болж үлдсэн ч тулаанаа үргэлжлүүлсээр байжээ. Константин Ацимикийн нэрээр Улаауд, Гусинозерск хотууд болон Дээд Тайлцын, Уст Баргузын тосгонуудад гудамжууд нэрлэгджээ. 1965 оноос хойш батарейка тосгоны нийгмийн нэртэй гудамж албан ёсоор түүний нэрийг авчээ. Ийм баатруудын үлдээсэн мөр түүх хизээч мартагдахгүй. Бид тэдний дурсамжийг үр хойчтой заавал уламжлуулах ёстой. Ийм хүчирхэг эх орондоо хайртай хүмүүс байсан гэдгийг үргэлж санаж тэдний үлгэр жишээг дагах хэрэгтэй юм. Баатрууд алга болдоггүй. Тэд гудамжны нэр, хичээл, хотуудын дурсамжинд амьд оршсоор байдаг юм. Гагцхүү гол нь тэдний төлөөх ялалтын үн цэнийг ойлгон үргэлж санаж явах хүмүүсийн үйл хэрэгээр оршсоор байгаа юм а.
Энэ бол цэргийн техник хэрэгслийг хэрхэн сэргээн засварлаж байгааг харуулсан дүр зураг юм. Мэргэжилтнүүд зөвлөлтийн хуягт тээврийн хэрэгсэл болох BTR-70-ыг сэргээн засварлаж байна. Сэргээн засварлах ажил өдөр шөнөгүй үргэлжилж байгаа бөгөөд зарим техникт онцгой анхаарал шаарджээ. Цонхнууд нь хагарч зэвэнд идэгдсэн зэрэг асуудал бол сэргээн засварлагчдын нүүр тулсан асуудлын өчүүхэн хэсэг юм а. Энэ ажлыг бараг тгээс эхэлсэн гэж хэлж болно. Бид 2 техник хүлээ авсан бөгөөд нээлхийг онгойлгоход доторх нь ялзарсан байлаа. Усчийг орсны улмаас бүх зүйл муутсан байсан. Бид бүгдийг зүсэж, цэвэрлэж, шин шал хийж дахин агнах шаардлагатай болсон. Бүрэн тэгшлээд цэвийг арилгах хэрэгтэй болсон юм а. Ажлын нэг хүндрэлтэй хэсэг нь дугуйнууд байлаа. Сэргээн засварлагчдын хэлснээр дугуйны ихэнхийг солих шаардлагатай болжээ. Битээр далд тохирох дугуйг өнөөдөр л олж чадсан бөгөөд шөнийн цагаар угсрах юм байна. Одоогоор Александр Расторгуевын удирддаг цэргийн түүхийн музейд 60 гаруй нэгж цэргийн техник сэргээн засварлагдаж байна. Ихэнх ажлыг аль хэдийн дуусгасан бөгөөд захирлын онцолсноор эдгээр техникийг үйлдвэрээс шинээр гарсан юм шиг болголоо гэлээ. Зарим мэдэнгүүдийг бүр шинээр хийж бүтээн, заримыг нь ирж хаан олж авсан байна. Т-34 танкийг харж байна. Одоогоор сэргээн засварлалтын ажил дуусах шатандаа орж угааж, өнгөлөө хийн, улаан од бичээсүүдийг зурах ажлууд үлдээд байна. Цуванд оролцохоор бэлэн болгоно. Иргэд энэ танкыг ялалтын цуванд харах болно. Энэ танк ялалтын туг авч явах юм. Ихэнх үзмрүүдэд хөрсийг нь хамгаалах суур бодог төрхсөн бөгөөд удахгүй өнгөлгөө хийхэд бэлэн болсныг илэрхийлж байгаа юм. Энэ техникийг одоогоор хиндэж харуулаагүй бөгөөд бид ч харах боломжгүй байсан юм. Гэсэн ч 5 дугаар сарын 9-нд сэргээгдсэн хуйх техникүүд эрхүүгийн оршин суугчид болон хотын зочдын өмнө сүр жавхлантайгаар ил гарна. Эрдэнэ үеэр зориг баатарлаг үйл хэргийн бэлэг тэмдэг мөнөөс мөн юм. Хоньны нас боловсруулах үйл ажиллагаа нь агийн оршин суугчдын уламжлалт аж ахуйн нэг төрөл юм. Нүүдэлчдийн эртний соёлыг хадгалсан ард түмэн ноосны ач холбогдлыг сайн мэднэ. 2008 онд ноос боловсруулах цехийн барилгын ажил эхэлж жил хүрэхгүй хугацаанд ашиглалтад оржээ. Анхны боловсруулалт нь ноос угаах шугам юм а. 2011 онд энэ самнах гудас хүнжлийн үйлдвэрийн цехийг байгуулсан. Манай үйлдвэр жилд 200-аас 300 тонн ноос боловсруулдаг. Одоогоор бүс нутаг даяар 400-аас 500 тонн орчим ноос байна. Ижил төрлийн үйлдвэрүүд өвөр байгалийн хязгаар төдийгүй хөрс зэрэгэлдээ бүс нутагт ч байхгүй. Ойрынх нь хакастл байна. Олон жилийн турш хоньны ноос бага үнээр авдаг, зуучлагчдад өгдөг байсан бол өнөөдөр үйлдвэр нь ард иргэдээс ноос худалдаа авч нарийн төвхтэй үйлдвэрлэлийн процессыг явуулах болжээ. Үүнээс гадна хэдэн жилийн өмнөөс үйлдвэрийн үйл явцыг зөвхөн ажилчид төдийгүй аялал жуулчлалын зорилгоор ирсэн зочидч үзэж оролцох боломжтой болсон нь өөр байгальд аж үйлдвэрийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлжээ. Бид 2022 онд аж үйлдвэрийн аялал жуулчлалд нэгдсэн. Москва хотод стратегийн санаачлагын агентлагаас зохион байгуулсан хурц гурц суралцсан 2 жил орчим дадлагчлаа. Энийн дараа бид зочдыг хүлээн авч үйлдвэрээр аялуулах үйл ажиллагааг танилцуулах ажлыг эхлүүлсэн. Өнөөдөр үйлдвэр зочилж буй хүмүүсийн дийлийнхэн сурагчид байгаа ч ерөнхийдөө оюутнууд аж ахуйн нэгжийн хамт олон болон бусад бүс нутгийн иргэдч ирдэг. Аж үйлдвэр аялал жуулчлалын алгалд оролцогчдын хүсэлтээр улам бүр түүхэнд илэрчээ. Өмнө нь аялагчдад үзэж харах, байгалийн сайхныг бишрэн тойлох, домог түүх сонсох нь хангалттай байсан бол шинэ цагийн жуулчнанд үйл ажиллагаанд идэвхтэй оролцогч болсон байна. Сурагчид бэлтгэсэн хоньны ноосны дүүргэлтийг өөрсдийн гараар бүрээсэнд оруулж хэдэн хормын дараа жинхэнэ хөнжил бэлэн болдог байна. Би өнөөдөр хоньны ноосыг яаж угааж цэвэрлэдгийг харлаа. Өвөө мөөр маань малын бууцтай. Би өөрөө мал дээр өссөн болохоор хоньыг яаж угааж, тижээж, амраадгийг нь бас яаж барьж хяргадгийг нь мэднэ. Үйлдвэрлэлийн бүхэл шат амжилга автоматжсан бөгөөд ухаалаг техник томдох хөрөмжүүд мэргэжилтнүүдийн хяналтаар ажиллаж үйл явцыг эрс хурдсгаж оновчтой болгож байна. Дараагийн шат бол ойдол, шороотоос, ургамлын болон эрдэс бохирдлыг авилгасны дараа ноосыг самнаж тусгай бэлтгэсэн ноосн давхаргыг бүтээж эмэгтэйчүүд маань хүнжлийн бүрээсийг ойж эндүүддэг.
Би энд 5 жил ажиллаж байна. Өдөрт ойролцоогоор 20 хүнжлийн давуу ойдог. Анх өөртөө ойж эхэлсэн, дараа нь хобби болж эцэст нь энд дуртай ажиллаа хийж эхлэхээр шийдсэн юм. Заниматься своим любимым делом каждый день. Хэдхэн хоногийн өмнө үйлдвэрийн сүлжих цех нээгдсэн. Одоо агийн бүс нутгийн сурагчдын дөрөв хувцсыг энд үйлдвэрлэж байгаа юм. Гэхдээ зөвхөн хувцас төдий бус илүү өргөн боломжууд ч бий. Другое. Бид компьютер дээр програм боловсруулдаг. Зураг эсвэл бүтэнхээ боловсруулж болно. Бид флаш дискээр машин руу дамжуулж машин зураг уншаад сүлжиж эхэлдэг. Машин бүрийн тохиргоо, утасны нягтрал гэх мэт олон нарийн зүйлийг тооцоолох хэрэгтэй. Үүний дараа сүлжих мастерууд ээлж ирнэ. Надежда олон жилийн турш банкнд ажилласан ч залуу насны мөрөөдлөө биелүүлэх боломж гарчээ. 30 жилийн өмнө Санкт Петербургийн нэхмэлийн хүрээлэнг төгссөн ч мэргэжлээр ажиллаж чадахгүй байж мөрөөдлөө биелүүлэхэд оройтхгүй шүү дээ. Манай нутагт ийм үйлдвэр байгуулагдсан тухай мэдээд би их баярлсан. Хүсэлтэд өгсөн чинь намайг ажилд авлаа. Би одоо шүлжигчээр ажиллаж байна. Машинуудыг цэвэрлэх, тослох, доголдол гаргуул үйлчилдэг. Машин өөрөө тослох хэрэгтэй үедээ зогсож, дохио өгдөг. Маш ухаалаг техниктэй. Өнөөдөр энэ үйлдвэр идэвхтэй хөгжиж байна. Асуудал бэрхшээл байгаа нууц биш ч үйлдвэрийн гол хүч бол нэгэн гэр бүлийн гишүүд шиг хамт олонний нэгт уялдаа холбоо юм. Өнгөрсөн жил Батуевийн гэр бүл бүх Оросын уралдаанд алтан гэр бүл цал хүртэж байжээ. Золотая семья. Цэвэр үйлдвэрийн уралдааны морьд хэдэн сарын хөлний хүч чадлыг нэмэгдүүлэх дасгал сургуулийг Жокейн хамтаар хийдэг. Эхний шатанд хөнгөн явдал алхаагаар эхэлж дараа нь шогшуулж улмаар уралдааны давхианд шилждэг юм. Мэргэжлийн хэллэгээр бол хөлсийг гаргаж амьсгалыг нээдэг гинэ. Жокей дасгалжуулагч нар ихэвчлэн даруухан мухар сүсэгтэй хүмүүс тул мордын бэлтгэлийг ил гаргадаггүй гэсэн ч нэг зүйл тодорхой. Бүгд хувийн бэлтгэлийн дагуу хөтөлбөртэй. Баг багаар бэлтгэж байна. 10-ны өдөр яахыг харандаа. Урьдчилж ямар нэг зүйл хийж болохгүй. Бүх зүйл Жокейгоос ихээхээ хамаарна. Тэр морой ойлгож түүнийг бүх зуршлыг мэддэг байх ёстой. Якутийн алдартай жокей мастер Семен Лиханов энэ удаа уралдаанд оролцсон. Тэр өнгөрсөн жил амжилт үзүүлсэн үзэсгэлэнт Виктория Жапи Винер хязаалангаа унаж гарах юм. Бүгд л энэ өдрийг хүсэн хүлээсэн болохоор сандарч твдэж байна. Шагналт байр эзлэн гэж найдаж байгаа шүү. Энэ удаагийн уралдаан 800-аас 2400 метрийн 6 зайд явагдана. Шинэ улиралд морин уралдааны сонирхогчид шинэ цэвэр үйлдвэрийн морьд авчирсан нь үзэгчдийн сонирхлыг улам бүр татах нь дамжиггүй юм. Энэ жил бидэнд Амга, Чурапча зэрэг Заречны дүүргийн уяачид ирсэнгүй. Учир нь тэд өөрсдийн нутагт уралдаан зохион байгуулах гэж байна. Дүрм журм бараг бэлэн болсон 6 зайд уралдаан болох бөгөөд шагналын санч том. Сонирхолтой баримт Айнсер Гут нэртэй Индо Speedstar киноны зураг авалтад оролцож гол дүрийг бүтээжээ. Уралдааны үеэр аврагтай хамт зураг авахлах хэрэг бүхий гэрчилгээний эзэд тодорхойлно. Speedstar кино морин спортын ертөнцид шинэ уур амьсгал авчирсан юм. Кинон дэр гардаг шиг өрсөлдөөн жокей нарын хооронд байдаг уу гэдэг асуултыг бид тамирчдаас асуулаа. Өрсөлдөөн байлгүй яах вэ? Одоо бид бүгд хамтдаа бэлтгэл хийж байна. Сайхан байна. Уралдаан эхлэхээс 2 хоногийн өмнө байдал хурцтан шүү дээ. Энэхүү гайхамшигт үйл явдал 5 дугаар сарын 10-нд Агато моринд тойруулахад 14 цагт эхэлнэ. Суглаа энэ 7 хоногт явагдах юм. Шинэ уралдааны улирлын нээлт өргөн цар хүрээтэй сэтгэл хөдлөмж үйл явдал болно гэж амлаж байна. Хоргараа орны 30 гаруй мэргэжлийн тамирчид бүгд найрамдах Хятад ард улсын баруун өмнөд хэсгийн Юннан мужидх Ничүүхэ их хавцал цугларч бейс жампингийн тэмцээнд оролцохоор иржээ. Ястай сайхан байна. Сэтгэл хөдлөж байна. Нарийн тооцоо бүхий өсрэлтүүд, акробатын гайхамшигт хөдөлгөөнүүд, вингсютаар хийсэн нисэлтүүд, туршлагатай тамирчид бараг мартагдсан энэ хавцлыг эр зориг ур чадварын гайхамшигт тайз болгон хувиргаж байна. Хатан дээрх тавцан болон шилэн үүрэнд
Бейс жампинг хийхэд тохиромжтой газар. Анх энэ газрыг харсан даруй далд би эндээс заавал өсөрнө гэж бодсон. Харин одоо тэр мөрөөдөл маань биелэлээ боллоо. Теперь эта мечта стала реальностью. Бот бүх сайхан барьжээ. Энэ их чухал юм. Үүнээс гадна гүүрийг аюулгүй өндөрт барьсан байна. Ямар нэгэн асуудал гарлаач бидэнд залруулах их хугацаа бий. Есть время все исправить. В течение многих лет Олон жилийн турш нийжүүхээ тусгана нь тусгаарлагдмал ядуу хിവэр байсан юм. Хүнс бараа материалаа уулын нарийн замаар нуруундаа үрч зөөхөөс өөр аргагүй байлаа. Харин улсын ядуурлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд энэ тусганыг аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх шийдвэр гарсан юм. Бейс жампингийн тэмцээнүүдийн ачаар энэ жижиг уулын тусган дэлхийд даяар адреналин донтогчдын анхаарлыг татаж байна. Жуулчдын тасралтгүй урсгал нь орон нутгийн оршин суугчдад шинэ боломжийг нээж өгчээ. для местных жителей. Манай бүх хөрөөнүүд захиалгатай үед өдөрт 3,000 гаруй юаны орлого олдог. Өмнө нь бид газар тариалан эрхэлдэг байсан, харин одоо болоод зочид буудлын үйл ажиллагаа эрхэлж байна. Бид хөршүүдэд хамтдаа хөгжөхөд тусалдаг. Жишээлбэл тэднийг цэвэрлэгээнд ажилуулж өдөрт 130 юаны цалин өгдөг юм. 130 юаней в день. Послабление Өнгөрсөн жилээс Хятадын хил нэвтрэлтийн дэг журамд өөрчлөлт орсноор гадаадын зочдын урсгал нэмэгдэж, тосгонд улам олон жуулчин ирэх болжээ. Үй, биднийг ахиу хуураарай. Бид Хятадд ирэх дуртай. Надад таалагддаг. Ян Зинхао, Сергей Петров, CGTN. Ус буцалж байгаа юм шиг сэтгэл төрүүлнэ. Үнэх хэрэгтэй та хэдхэн хоногийн дараа барихад бэлэн болох. Помпано загаснууд хэрхэн цавхчин наадахыг харж байна. Энэ загсыг дэлгүүр ресторанууд хэдийн хүлээж байгаа. Шууны өндөрлгөөс харахад өмнөд Хятадын тэнгист орших энэ загсны аж ахуй шуудангийн марк шиг жижигхэн харагдагч ойртон очиход үнэхээр асар том цар хүрээтэй болох нь илэрхий болно. Жао Хаян энд 2 дахь жилд ажиллаж байгаа бөгөөд бүх үйлдвэрлэлийн үйл явцыг хариуцсан ажилдаг байна. Отвечает за весь производственный процесс. Манай загас үржүүлгийн систем технологийн хувьд дэвшилтэд аюулгүй ухаалаг шийдэлтэй. Разведение рыбы. Инновационный Шинэ технологийн дэвшлүүд бүгд найрамдагтад ард улсыг далаа тэнгисийн загас үржүүлэхийн салбартаа дэлхийн тэргүүлэгч болгожээ. Шинжлэх ухаанч хүн байх шаардлагагүй. Торнууд хоосон байгаа нь харагдаж байна. Энэ бол шинэ цикл эхлэхийн өмнөх завсарлага. Энд олон төрлийн загас үржүүлдэг. Хямд үнэтэй далайн судас болон помпано. Харин хамгийн үнэтэй дээд зэрэглийнх нь яргаа болон шар сэлмэт тунаа загас юм. Тунаа загас нас бий гүйцэхэд 3 жил шаарддаг. требуется 3 года, чтобы достичь зрелости. Кормление на этом Энд загсаа автоматар хоолдог. Усны давсны агуулмж болон бусад хэмжүүрүүдийг байнга хянж байдаг. Усан доорх олон тооны камераар загсны хөдөлгөөнийг 24 цагийн турш ажигладаг. Энэ нь өвчин халдвар тарахаас урьдчилан сэргийлэхэд чухал үүрэгтэй юм. среди популяции. Бид өөрсдөө ч шууд ажиллаж чадна. Бас бичлэгийг алсын зайнаас ажиллаж байгаа эрдэмтэд илгээдэг. В удаленном формате. Манай шинжээчд болон эрдэмтэд үргэлж хяналт тавьдаг юм. Бактери юм уу халдварын асуудал үүсвэл хурдан онцлож үгүй хийх төлөвлөгөө боловсруулна. Они могут быстро поставить. Гигантские рыболовные Үлэмж хэмжээний загсыг торлдог авраг траулерууд зарим төрлийн загсыг устгах аюулд оруулдаг. Иймээс далай тэнгисийн загас үржүүлгийн аж ахуйнууд дэлхийд даяар эрчимтэй хөгжиж байгаа нь экологийн илүү зөв хандлага юм а. и экологичный подход. Хитэх загас агнуур нь байгалийн нөөцийг шавхна. Харин бидний боловсруулсан системийн тусламжтайгаар далайн загсыг тасралтгүй тогтвортой нийлүүлж чаддаг болсон юм а. На рынок. Это тяжелая работа. Энэ бол амар ажил биш юм. Сүлжээ хоосорсон үеэр ажилчид 2 сар гаруй хугацаанд хамгаалтын торнуудыг цэвэрлэж засварладаг. Сетей. В этой части южной Өмнөд Хятадын тэнгист шуурга их. Загас үржүүлгийн байгууламжийг байгалийн хүчтэй шуурган тэсвэртэй байдлаар бүтээжээ. Шуурганы үеэр ажилчдын аюулгүй байдлыг хангах үүднээс загсаа дроноор хоолдог байна. Манай бүх шинжилэл технологиуд нь бидний нэрэлдгээр орчин үеийн загасны аж ахуйн хүрээнд олон давуу талтай болгож байна. Имеют множество преимуществ. благодаря новым Эдгээр технологи ачаар амьд загас дотоод, гадаад зах зээлд нийлүүлэх ажил жилээс жилд нэмэгдэж байна. Хятадын загас үржүүлгийн аж ахуй аль хэдийн хамгийн ойрын өрсөлдөгчөөсөө хэд дахин их хэмжээний загас үйлдвэрлэж байгаа юм а. Шон Келепс, Иван Молостов, CGTN.